Сайн байцгаана уу? Сонсож байгаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. Манай өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд сонсож та бүхэнд манай сууг таалагддаг бол суугаа дагаад өгөөрэй гэж хүсмээр байна. Мөн та бүхэн сонсож байгаа бичлэгээ лайк дараад өгөөрэй. Ингэснээр таны зүгээс манай одоо суугт оруулж байгаа хамгийн том хувь нэмэр гэсэн үг юм шүү. Ингээд бүгдээрээ хэрэгтэй орцгоё. 2016 оны 7 сарын 17-ны өглөө Сүнгээ архан дүүргийн нэгэн байрнаас цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Цагдаа нар хэргийн газарт яар авчлан очоод орцны буланд нэг эрэгтэй гартаа хутга барьчихсан зогсож яасан. Тухайн гартаа хутга барьчихсан этгээд нь хэн байсан бэ? Утга бариад зогсож байсан хүнийг Хүлгүү гэдэг бөгөөд тэрээр Монгол улсын иргэн 1983 онд хөдөө орон нутагт төрсөн. Хэрэг болох үедээ 34 настай байсан эрэгтэй бүрэн бус дунд боловсралтай мэрэгжилгүй эргэлсэн тодорхой ажилгүй нэгэн байжээ. Харин байрны дээд давхурд цээж нуруу сугандаа хутгалуулан цус алдан зогсож байсан эрэгтэй нь Хүлгүүгийн найз болох болдоо байсан юм. Утга барьсан этгээдийг цагдаагийн албан хаагчид зэвсгээ хайхыг шаардсан боловч тэрээр шаардлагыг биелүүлээгүй байна. Улмаар тусгай хэрэгсэл ашиглан хутгийг нь хурааж гавлан саатуулсан. Үүний дараа цагдаа нар тухайн эрэгтэй амьдардаг гих байр руу орж шалгахад гэрийн шал цусаар бохирлогдсон байсан ба охирогч нь хүнд шарх авсан байдалтай ажээ. Түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн байна. Харин саатуулагдсан этгээдийн бие авч яваа байдал нь ихэд анхаарал татаж байсан. Тэрээр цагдаа нарт маш ойлгомжгүй зүйл ярьсан. Тухайн ярианд нь хувьсгал хийх гээд байна. Намайг алах гэж байна. Гүрсэд ирчихсэн байна гэх мэт бодит нөхцөл байдалтай нийцэхгүй үгсийг тасралтгүй хэлж байсан талаар хэргийн газарт ажилласан хоёр цагдаагийн албан хаагч нь ижил утга бүхий мэдүүлгийг өгсөн байдаг. Тухайн үед түүний сэтгэл зүйн байдал хэвийн бус харагдаж байсан учраас саатуулах байр нэмж хүртэл ихэндээ хүлээ авахаас татгалзаж ээжээ. Ингээд хэсэг хугацаанд тайвшруулсны дараа саатуулах байранд хүлээлгээ өгсөн байдаг. Цагдаа нарын мэдүүлэг хэрэг гарсны дараах нөхцөл байдлыг харуулж байгаа бол тухайн үйл явдал яг хэрхэн өрнөснийг орцны хяналтын камерын бичлэг тодорхой харуулсан байдаг. Орцны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсанаар тодруулбал 09 цаг 41 минут 01 секундэд бичлэг эхлэх үед болдоо орцны жижүүрийн өрөөний хаалгыг хагас онгойлгосон байдалтай зогсож байв. Түүний араас хөлгөөнд дөхөж очоод болдоогийн хүзүү орчмоос зүүн гараараа барьж доош татан шалан дээр унгаж байгаа нь харагдаж байв. Улмаар хөлгөө баруун гартаа барьсан хутгаараа болдоогийн цээж хэвлийн хэсэгт 4 удаа хутгалав. Үүний дараа жижүүр өрөөний хаалгыг татаж үзээд эргээд болдоо дээр ирж хэвлийн орчимд нь дахин 1 удаа хутгалсан. Энэ үед болдоо хөлгөөг өөрөөсөө холдуулахын тулд гар хөлөөрөө түлхэж босхийг оролцсон боловч хөлгөө түүнийг буцан түлхэж унгав. Дараа нь хөлгөө эргэж харахад орцны шат руу зүглэн жижүүрийн өрөөний хаалгыг дахин онгойлгож үзсэн. Тэр үед болдоо босоод хөлгөөгийн араас дөхөж очив. Ингээд хөлгөө эргэж хараад болдоог дахин хутгалах оролдлого хийхэд болдоо түүний гарыг барьж хөлгөөтөө ноцолдож эхэлж байгааг бичигдэн үлдсэн байв. Тэднийг ноцолдож байх явцад хөлгөө дахин хэд хэдэн удаа хутгалах оролдлого хийсэн нь камерын бичлэгт тодорхой үлджээ. Ингээд 09 цаг 42 минутанд гаднаас гартаа хайрцаг барьсан Саарал Малгай Майк ар шорт өмссөн 20-25 орчим насны эрэгтэй мөн 45-аас 50 орчим насны эмэгтэй хүний хамт уг орцонд орж ирсэн. Тухайн үед хөлгөө цахилгаан шатны ойролцоо гартаа утга барьсан хിവэр зогсож яасан. Гаднаас орж ирсэн эмэгтэй хөлгөөг гараараа холд гэсэн утгатай үйлдэл үзүүлэхэд хөлгөө баг зэрэг баруун гар тал руугаа холдож өгсөн бөгөөд уг эмэгтэй цахилгаан шатны товчийг дарсан ба үүний дараа хөлгөө цахилгаан шатны хажууд очиж гаднаас орж ирсэн залуугийн дэргэд зогсож байгаа нь бичигдэн үлджээ. Энэ үед хутгаа ардаа барьсан байдалтай байсан ба удалгүй орцны гарах хаалгыг чиглэн доошоо буусан. Хөлгөө шатны төгсгөлд очих үед болдоо тэнд зогсож байхыг харсан. Ингээд улмаар хөлгөө болон болдоо нар дахин ноцолдож эхэлсэн ба энэ үеэс тэд камерын бичлэгт харагдхаа боллоо хэмээн тэмдэглэн үлдсэн байна. Ийхүү тухайн байрны камерын бичлэгээс харахад хөлгөө нь ямааг эхлээд үзүү орчмоос нь барьж чунган хутгаар хэд хэдэн удаа хутгалсан. Улмаар хохирооч эсэргүүцэн ноцолдох үед дахин хутгалах оролдлогууд хийсэн. Мөн цагдаагийн албан хаагчид ирэхээс өмнөх үйл явдлын тодорхой хэсэг камерын бичлэгт үлдсэн болох нь харагдаж байлаа.
Одоо ингээд бүгдээрээ хохирогч болдоогийн биед хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлттэй танилцгаая. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч болдоогийн биед олон тооны шарах тогтоогдсон байна. Тухайлбал цээжний зүүн талд 3 газар, бүсэлхийн баруун талд 1 газар шарах, мөн цээж болон хэвлэн хэсэгт өнгөц зүсэгдсэн шарахнууд илэрчээ. Энэ бүгдээс хамгийн ноцтой нь цээжний хүндэд 600 мл цус хуралдсан гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр эдгээр гэмтэл нь хурц эртээ үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн бөгөөд энэхүү гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл хэмээн үнэлэгдсэн байдаг. Түүнчлэн цаашид хөдөлмөрийн чадвар тогтон алдалт үүсэхгүй хэмээн үзжээ. Энэ хэрэг дээрээс нэг асуулт гарч ирнэ. Яагаад хөлгөө найз болдоогоо хутгалах болсон бэ? Ингээд тухайн өдөр юу басан талаар золтоол амь насаа алдчихаагүй худалуулж гэмтсэн хохирогч болох болдоогийн мэдүүлгээс эхлээд сонсцгоё. Тэрээр дараах зүйлсийг ярьсан. 2016 оны 7 сарын 17-ны өглөө 08-аас 09 цагийн үед босоод Тамира, хөлгөө бид 3 үлдсэн нийшэл архиа хувааж угаад байж байхад хөлгөө арх ууж тусаад Тамиратай хоёр нийлээд намайг бөөгөрлөхөд байгаа юм уу гэх зэргээр хэрүүлэгдэж байснаа. Та нар бүгд хужаагийн ирлээс тагнуулууд гих зэргээр орилоод байснаа. Гинэт явлаа гээд гарах гэхээр нь би үүдээ хааж зогсоод явуулахгүй гэхэд гарах гээд намайг түлхэхээр нь би хөлгөөгийн нүүрлөө нэг удаа гараараа зогсон. Тэгтэл хөлгөө цохиулангуудаа юм хэлэхгүй тайван болоод сандал дээр суучихсан. Тэгээд сууж байснаа намайг гарыг дэлгүүр орё гэсэн. Тэгээд гэрээсээ гараад би хаалгаа цойжлоод зогсож байхад хөлгөө шатар бууж байхдаа хүнтэй юм ярьж байгаа юм шиг ганцаараа яриад яваад исэн. Тэгээд би араас нь шатар буугаад чи юу яриад яваад байгаа юм бэ гэхэд эргэж хараад сугны орчим хутгалсан. Тэгээд хөлгөө юу ч ярихгүйгээр дахин миний цээж болон нуруу зүүн суг руу хутгалж часан. Тэгээд би цусаа хараад шоконд ороод гэртээ ороод ирсэн. Хөлгөө араас гэрт орж ирээд юм яриаггүй. Тэгээд байж байхад дуудалгүй цагдаа эмчнэр ирээд бид хоёрыг аваад явсан. Тухайн үед миний цээж нуруу болон зүүн суганд 4 ширхэг хутганы шарах үүссэн. Мөн цээжин дээр 2 удаа хутгаараа зүсчихсэн байсан. Хөлгөө хужаагийн ирлээс тагнуул гээд дормжлоод байснаас болж би уурлаад хөлгөөг 1 удаа нүүрлэн цогсон хэмээн мэдүүлэг өгчээ. Харин энэ үйл явдлын өмнө болдоо болон хөлгөө хоёрын хооронд юу болсон талаар хамт байсан өөр нэг гэрчин дараах мэдүүлгийг өгчээ. Гэрч баяраа мэдүүлэхдээ 2016 оны 7 сарын 17-ны өглөө би 09 цагийн орчим болдоогийн гэрт ороход Тамира хөлгөөнөр согтуу маргалдаад байж гисэн. Тэгэхдээ хөлгөөнд Тамира руу юм яриад Монгол улс сөнлөө эдтүүдэд газар нутгаа зараад дууслаа гэх зэргээр яриад харна би Тамирад энэ хөлгөөгийн тарих толгоон зүгээр үү? Түргэн дуудаж үзүүл гэхэд хөлгөө бас над руу чи бас хужаа газар нутгаа зарлаа хужаагийн ирлийг зүүд гээдсэн. Тэгэхэд хөлгөө болдог хоёлаа гарыг гээд цугтаа гараад явсан. Тэгээд удалгүй 5 орчим минутын дараа болдоо хувцсан цус болж асан хаалга онгоолгоод ороод ирэхээр нь би яав юу болов гэж асуухад хөлгөө намайг хутгалчлаа гэсэн. Тэгээд түргэн цагдаа дуудсан. Хөлгөө нэлийн халамцуу исэн болдоогийн өмсөн футболк нь тэр чигтээ цус болчихсон. Чичрээд салгалчихсан орж ирсэн. Миний харснаар болдоогийн суух болон дуруунд нь шарах байсан. Тухайн шархнуудаас нь цус гарч исэн. Хэмжээг нь сайн санахгүй байна хэмээх дараах мэдүүлгийг өгдөг. Хөлгөө нь Мөрдөн байцаалтын явцад болсон явдлын талаар нэг бус удаа мэдүүлэг өгсөн байдаг. Одоо ингээ бүгдээрээ хөлгөөгийн буюу шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс сонсцгоё. Тэрээр болсон явдлын талаар дараах зүйлсийг ярин тайлбарлсан. 2016 оны 7 сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд бид 4 босоод үлдсэн нийшэл архиа хуваагаад дууссан. Тэгээд архиа хувааж ууж дуусаад байж байхад Тамира болдоо 2 чи мөнгө олдог болохоор жоохон томроод байгаа мó гих зэргээр өдөөд исэн. Тамира урд нь намайг цагдаад барьж өгөөд би эрүүл жилхэд орж байсан болохоор би дахиж тийм зүйл болж магадгүй гэж бодоод би явлаа гээд хувцас өмсөд гарах гэхэд болдоо араас ирээд намайг битгий яв. Яагаад явах гээд байгаа юм гээд уурлахаар нь би явлаа гээд гэрээс гарахад миний араас татаад би эргээд харсан чинь миний зүүн нүд рүү гараараа 3-4 удаа цогсон. Тэгэхээр нь би буцааж зөрүүлж цохоогүй. Явха болоод гэрт нь болдоотой юм яриад сууж байгаад гарыг гээд бид хоёр гэрээс нь гарсан.
Тэгээд болдоо надтай олон жил найзалсан. Надаар бүх зүйлээ ахуулдаг байж намайг зот хоорн би уурлаж, гомдоод галтгооны техн дээр ил байсан. Шар ясан бариултай жижиг хутгийг аваад гарсан. Тэгээд бид хоёр гэрээс нь гараад нэг давхар руу бууж байгаад зодуулсандаа маш их уур хүрсэн. Тэгээд миний толгойд шал өөрийн бодогдоод байсан. Тэгээд би яг юу болсныг санахгүй ямар ч байсан хүн хутгалаад байснаа санаж байна. Тэгээд цагдаагийн газар ирээд жоохон тайвшраад бодоход би болдог хутгалсан гэдгээ ойлгосон. Намайг цохиж задсноос уурлаад эрүү сарвал ухаанаа алдсан. Би болдогийн урдаас нь 3 удаа, араас нь 1 удаа хутгалсан. Би болдоо дуурлаад гараад явах гэтэл болдоо намайг гарахгүй гэж байснаа уурлаад миний зүүнүүд шанаа руу цогчсон. Тэгээд би буцаад гарахаа болоод буцаад суусан. Тэгээд буцаад суух үеэс миний толгойд 2 тагнуул хиттаас ирсэн байна гэсэн бодол орж ирээд нүдэнд хий юм харагдаад байсан. Тэгээд би болдоог цогтолохгүйгээд дагаж гараад хутгалж часан. Би нэг тийм эвгүй сонирн болчихсон байсан. Би болдоод сөхүүлсэндээ уурлаж гомцсон зүйл байхгүй. Би ямар нэгэн сэтгцийн өвчнөөр өвдөж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн. Ингээд тэрээр дахин мэдүүлэг шүүхий хэлцүүлээд өгсөн байдаг. Тухайн мэдүүлгээс нь дуртахад би мөрдөн байцаалтад анхны мэдүүлгээ буруу өгсөн. Учир нь надад бичлэг үзүүлсний дараагаар авсан мэдүүлэг юм. Гэхдээ би болоог хутгалсан нь үнэн харамсаж байгаа. Би 2015 онд машины аварт орсон байхдаа хий юм харж байсан. Тэр үедээ эмнэлэг твтэж эмчлүүлээгүй. Бөөдөр очиод зүгээр олсон. Түүнээс хойш харахгүй байж байгаад хэрэг гардаг өдөр хий юм харсан. Би болдог гүрсэд болгоод хараад ирсэн. Түүнээс болж ийм асуудал боллоо. Би болдог алах санаа зориг байгаагүй. 2 жил орчим хамт байр хөсөлсөн. Гимшиж ян химээ мэдүүлэг өгчээ. Үүнтэй холбоотойгоор үлгөөд шүүх сэтгэл хөдлөлийн судалгаа шинжилгээ хийсэн. Анхны 858 дугаарын дүгнэлтээр хөлгөөнд хэрэг үйлдэх үедээ бухимдах хэлбэрийн хэв шинжит бус согтолтын байдалтай байсан гэж тогтоогдож байсан. Гэхдээ үүнтэй зэрэгцээд сэтгцийн хувьд хэрэг хариуцах чадвартай хэмээн дүгнэлт гаргасан. Дараа нь энэ дүгнэлтийг дахин хянаж 285 дугаар дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтээр хөлгөөнд сэтгцийн өвчнгөө хэрэг үлдэх үедээ өөрийн үйлдэлээ удирдан жолоодох чадвартай байсан гэж үзсэн. Мөн сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн, ууралсан үедээ ч өөрийн үйлдэлээ удирдан жолоодох чадвартай байсан. Тэрээр хэв шинжит бус согтолтын байдалтай байхдаа ч өөрийн үйлдэлээ удирдах чадвартай байсан гэж шинжээчид дүгнжээ. Ингээд хэрэг цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх хөлгөөг хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай учруулсан гэх гэм буруутайд тооцжээ. Харин хөлгөө гэм бурууга хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид учирсан хохиролд хувцас, эм тариа болон бэлэн мөнгө хэлбэрээр нийтдээ 500 мянга орчим төгрөгийг төлсөн байна. Мөн хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлжээ. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүх түнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл хэрэгэлсэн. Ингээд улмаар хөлгөөд 4 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж тухайн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн түүний өмнө нь цагдан хоригдсон 375 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцжээ. Ийм нэг аимшигтай хэрэг 2016 онд орон сууцны нэг давхарт гарч ижээ. Тэгээд энэ хэрэг нь сотруулах ундаа хэрэгэлсэн үед хүний сэтгэл зүй, бодит байдлыг хүлээн авах байдал хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулсан хэрэг байлаа. Ингээд энд хүрээд өнөөдрийн дугаар дуусаж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.